Монголчууд бид эртээ дээр үеэс хоймрын авдартаа өв уламжлагдсан ирсэн үн цэнтэй бүхнээ хадгалсаар ирсэн. Тэрхүү үн цэнтэй зүйл юу байхаас үл хамааран тухайн хүнийхээ талаар цаашилбал үндэстэн ясны соёл, ёс заншилгээд олон зүйлийг өөртөө чимээгүйхэн хадгалсаар байдаг. Хоймрын авдар нэвтрүүлэг энэ бүхнийг ил болгохыг эрхэм зорилгон болгож байна. Зулцган хус, оюутан цагаан дурснуу, яргуй чи юунда яарав, миний Улаанбаатар, нутгийн цэнхэр нуурaan дуулый, цэргийн бодол, цэцэг нуур гэд 1960-70-80-ад оны олон сайхан дууг амдруулсан энэ хүнийг ард түмэн уран бүтээлээр нь ичнээ таньж байгаа. Тухайн цаг үеийн нийтийн дууны цэцэрлэгт түүний тарьсан олон уран бүтээл эдвэж үн цэнтэй хэвээр оршсоор байна. Монгол улсын соёлын гавьяац зүтгэлтэн басгүй тэргүүний геологч гэсэн хос мэрэгжил дуурсах алдартай яваа Машлаагвайг хоймрын авдар нэвтрүүлгийнхээ анхны зочноор ирлээ. Одоо буюу надтай зэрэгцсэн эхэлсэн 90 цаг 16 дугаар жарны гал гахаа жилийн намрын эхэн сарын цагаагчин дуулаа өдрийн луу цагт эхэлсэн байдаг. За энэ өөрөөр хэлбэл би Ховд аймгийн Эрдэнэ сумын 4-р вагийн нутаг Ховд голын хөөнө орших тогтоол гэдэг нэртэй газар Толтон бургууд Дамбэ гэдэг хүний одоо 7 дахь хөвгөн болон анх мэндэлсэн юм аа. Төрсөн он сар өдрөөр өрхий асан сүрхий мэддэм бэ гэж усууд бас одоо гайхах байх. Манай аа бол нэлээд тийм бас чамба ямба хүн байсан учраас төрсөн хүүхдүүдийнхээ төрсөн газрын нэр ус төрсөн одоо гариг иргэсийн одоо ийг цаасан дээр ингээд тусгай тэмдэглээд сэвлэг даагтаан цуг хадганд ороогод ингээд хадгалж ирсэн. Тэгээ бүр одоо том болсон хоо мэдрэл орсон том одоо залуучууд амьдралд ингээд бид нэр хөлтөвөө сургууль соёлын төгсөөд ингээд явсан хойно бол одоо бид нэртэй өөрсөд нь тарааж өгсөн ийм учиртай юм. Олон айлын хоймрын авдарт сэвлэг хадгалаастай байдаг ч нэр ус, төрсөн он, сар, цаг, гариг зэрэг мэдээлэлтэй нь хэр олон байдгийг мэдэхгүй. Монголчууд гарсан өдрийн гариг, төрсөн өдрийн төөр гэж ярьдаг нь цаанаа учиртай. Дайх битгий хил үсгэзэгний сэвэж хамаагүй хаяхыг цээрлэж, буянд цөв суун, муу ёр дуудна гэж үздэг ард түмэн. Мөн эл задгаа хайсан сэвэр хээрийн шувууд үүрэн барьдаг, хэрвээ тэгвээс өвчин зовлон дунана гэж цээрлдэг билээ. Тиймээс дайх сэвлэгээ хадгалдаг ёс бидэнд эртнээс нааш уламжлагдсаар ирсэн. Ямар нэгэн өрөвсөл, шарх сорив зэрэгт дайхны үснээс шатааж тавихад илааршин гэж үздэг домч бас байсан юм аа. Одоо хоног тийм хөвгдөөсөн ийм хөвгдөд байсан ингээл аав ээжэд урсаж ярьдаг л да. Тэгэхээр энэ сэвлэг даахыг бол ингээд хадгалаад явна гэдэг чинь бас их хүнд өөртөө одоо би багадаа нэг ийм одоо өстэй тийм ээ. Ийм бүсрэтэй ийм хөвгд байжээ гэдгийг ухаануудаа ингээд хараад энэгээр бас бахархах хойж уу хөвгдүүдтэй бол одоо бас ингээд мэдээж эргүүлээ хадгалуулаад явна. Тийм учраас бас л их тийм сайхан ийм бэлэгдлийн юм уу дурсамжийн жанртай юм гээд надад дурд юм л да. Би бол яг 2 хүүхэдтэй, охин, хүү хоёртэй. Яг одоо ямар ч байсан одоо хүүхдүүдтэй мэдээж би яг аавынхаа энэ бидэнд хадгалж үлдээсэн энэ уламжлалын дагуу өөрсөөснийхээ сэвлэгийг аваад мөн хадганд нь боогаал тэр нөгөө төрсөн он сар өдөртөө найзтай утгатай юутай хийтэн ингээл хадганд боогаал өөрсөөсөнд хадгалуулчихсан. Цаашдаа эдгээр мөн өөрсдийнхээ хүүхдийн бас тэгэл уламжлал болгоод явах байх л та. Ус гэдэг байнгын урган төржиж байдаг өвөрмөц зүйл. Орчин үед ганцхан ширхэг үсээр ч тухайн хүний талаар арвин их мэдээлэл олж авдаг болсон цаг. Тиймээс нялх хүүхдийн сэвлэг онгонд анхлан гар хүрнэ гэдэг маш хүндэтгэлтэй учир утгатайг монголчууд мэддэг эрт дээр цагаас энэ зан үлийг хүндэтгэн үйлцээр ирсэн байна. Нялх хүүхдийн сэвлэг үргээх ёс газар газарт өөр өөр байдаг ч
Ерөнхийдөө хүүхдийн сөрөг сул талыг засаж залруулах, сайн сайхан зан чанарын улам өнгө оруулах, ирээдүйн зам мөрийг гэрэлтүүлэх даалд нарийн утга учиртай зан үйл юм. Сэвлэг үргэх ёс нь өрх гэр бүрт тохиолдох томоохон баяруудын нэгд зүй ёсоор ордог билээ. Хэрвээ нялх хүүхдийн үсийг авахгүй бол ухаан муутай, ууртай болно гэж үздэг. Манай өвгдөөс Монгол уламжил бол эрэгтэй хүүхдийг бол 3-та 5-та сондгоо насны дээр нь эмэгтэй хүүхдийг 2-та 4-т нь дааг сэвлэгийг үргээдэг байсан юм. Тэгээд дааг сэвлэгийг үргээхдээ бол яг хөөр одоо идэ цагаан бэлдэн тэн дээр одоо ах дүүнэр анд нөхдөөд тэгээд одоо ойр дотныхоо хүмүүсийг урьдчилаад сайхан ширээ идээг бол засахтаа бол одоо хуучин уламжилтай аргаар засдаг орчин үеийнхээ альгоритм засч болд юм байна л да. За тэгээд хүүхдээ бол сайхан хувцлаад одоо ширээ найрын ширээний ихэн цуулгана. За ширээнийхээ баруун хойд талд нөгөө тэр хүүхдтэй ивэжилтэй тэр айлын ч юм уу одоо тийм нэлийн хүндтэй хүүхд суух юм байна. Тэгээд одоо тэн дээр бол хүүхдээ зэрэг заавал байх эдэний нэг юу бол үжимтэй арттай цагаан будаа юм уу үжимтэй сүйтэй будаа байт юм байна. За тэрэнд бол одоо тэр хүүхдийн дааг хүргэх өсөлд оролцож байгаа усууд бүгд амсдаг. Хүүхдэд бол бүгд аягаар одоо хийж өгдөг. Ийм уламжилтай юм байна. За тэгээд одоо тэр хүүхдийн дааг хүргэх өсөлтийг ахалж байгаа хүн за одоо ингээд хүүхдийнхээ даахыг хүргээе гэж хэлдэг. Тэгэхээр одоо хүүхд босоод тэгэхээр нөгөө даахын сэвлэгт гар хөрөх хүн очиж модон юм утгаар өсөнд нь хүрээд дараа нь хайчаар нь одоо ингээд үсийг хэргаад хадганд одоо ингэж ороож боогод нөгөө ирсэн зочдтой урд дур явуулдаг. Тэгээд ирсэн зочд бол одоо ээжтэй ээлтэй одоо аав даачтай эрдэн номтой одоо сайн хүн болоороо гэдэг юм ингээд ерөөл бэлгэлийнхаа үнүүдээ хэлээд ингээд үснээс нь мөн одоо бас ингээд яргаа тэгээд энэ адганд норгол ээж даргаал ингээд явуулт юм байна л да. Тэгээ хүүхдэд бол одоо бэлгийн чанартай юмуд өгдөг. Бэлэг нь бол одоо тоглоом наадганаас өсвөлээ үзэг харандаа тэгэл одоо зураг үлгэрийн ном юуж байдаг юм. Мөнгө төгрөгч бас өгдөг. Бас одоо халдсан хонжин тэр одоо амлдаг ийм хөл боломжтой байсан юм билээ. Хүүхдээ хийж өгөх гэж байгаа дайхын авч байгаа айлын ижүүд тэр хүүхдээ гаргасан хүн заавал өөрийнхөө гараар тэр өмсөх дээдийн язгуур эрх ашигын дагуу үндэсний ясныхаа онцлогоор хийгээд захных нь хаацыг ард хадах явдал тэр хүүхдийг хүний нутагт өвдөг сөхөж бусдын газар толгой хөрөхгүй байх гэсэн мэрэгэн ардын ухаан нь дээлийн захны дөрөв одоо нугаж чадсан ухаацсанд байгаамаа гэж ингэж одоо өвөнүүд яриад байгаа. Өөр нэгэн зүйлээс үдийч монголчууд нэг ингэж хэлдэг юм билээ. Хүүгийнхээ түмэн хар усыг тэрний одоо муу муухай зурстай нарилгаж сайн сайхан болгохын тулд хүүтэн зэвсэг хүнээр бэлдүүлж байгаагүймаа. Тэр эцгэнд өөрөө муухай сайхан чиглэсэн хийгээд домноод явах юм бол энийг их чигтэйхэн эрсдлийг одоо багасгах их боломж нууц төлхөөрөнд байгаа юм да гэж хэлмээр байгаа. Бид нэгэнт нэвтрүүлэгтээ уран бүтээлч бас хүү геологч гэсэн хос мэрэгжилтэй хүнийг өрсөн болохоор түүний уран бүтээлийн хоймрын авдрын сонин сайхнаас нь ч хуваалцахыг хүслээ. Монголын радиогийн алтан фондод Машлайгын дуулсан 100 гаруй дуу одоо хадгалагдаж байна. Бүх цаг үеийнхний залуу нас оюутан цагийг ирэхгүй бодогдуулсан бүтээл бол түүний дуулсан оюутан цагаан дурснуу дуунд билээ. Хүмүүрт малгай зөгтөгөн адил дуучин хоёр эзнээ олсон гэж тэрээр энэ тухайга бахархан дурсадсан. Оюутан цагаан дурснуу дуу гэдэг бол надаас өмнө болон хойно нийслэлийн ихтэй сургуулиудыг дүүргэсэн үе үеийн оюутнуудын сэтгэлийн цагаан дэлгэцний оюутан ахуй цагийн эвийн сайхан дурсамжийг өрн залсан 20 дугаар зууны 60-70 оны яа харахгүй сурсан дуууудын нэг юм аа. Энэ дуу миний нутгийн амт цай нөхөр хэмээн аюулслаг зохиолч Хаймчгийн Баатар асан олноо чулууны яруу найрагч хэмээн алдарсан эмч яруу найрагч Тоомон Очирхүү хоёр манад зохиож өгсөн. Хүүхдээр бол би анх удаа идэж
аваад дуулж нийтийн хүртэл болгосон. Энэ цагаас хойш энэ дуу маань одоо 40 гаруй жил үнцний алдалгүй одоо дуулагдаж байна да. Ер нь миний ээж бол яг хуу удмын дуучин хүн байсан баг. Аавч бас сайхан дуулдаг. Ер нь бага багт одоо ингээл нэг чөдөр ногц ангидах ч юм уу үйл оролдох ямар нэг юм хийгээл ингээд сууж байхдаа заанда дуу аялж байдаг. Хаан хөдөө талман малаар дүүл яндж бол дүүл алаа шиг одоо хивээ хаагтын тэгээ хувьсгалын дуунууч аялж явах шиг ингэдэг байсан. Манай отхон дуу ширэн дэв дээр отхон баяр хоёрын хормон дээр ар хөвчийн өнөр гэж уртын сайхан дуу дуулж найрчдыг бас намайг их алмаар болсон. Анхудаа энэ залуухан баг залуу байхдаа бол уртын дуугаа сайн ойлгодоггүй. Тэр болгон ч бас нэг тийм сайн одоо сонсдгоо байж тээ. Тийм учраас би аавыгаа надаа энэ дуу дуулсан тэр цагаас эхлэн манай уртын дуу бол аялгуу гараач, агуулга утгаараач, симфони хэмжээний одоо цар хүрээтэй им сонгодог үтэл юм да гэдгийг одоо ойлгосон да. Маш лайгай багада имж болно гэж боддог байж. 10-аад настай бяцхан хүү ээжээсээ өнчирч хоцорсноос хойш ийм бодолт хийдэг болжээ. Гэвч хувь тавилан түүнийг өөр замаар дагуулж тэрээр эдвэ уран бүтээлч төдийгүй геологч мэрэгчлэр 40 гаруй жил замнаж явна. Ажил, урлаг хоёроо алга үзэлгүй зүтгэсээр эдвэ тэр Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн тэргүүний геологч болсон юм. Геологч гэдэг мэргэжлийг сонгох бас ийм учиртай дунд сургуулийн 8 дугаар анги төгсөөд манайх нэг эх орныхон одоо үзэсгэлэн цаахан газруудаар аялах үзэх тэгээ явсан газраараа явж одоо хаян дүнзийн олдуруу цуглуулах тэргүүрээ намрын сургууль эхлэх өмнө үзүүлэн одоо үзэсгэлэн гаргаж сурагч багш нарт одоо сурталчлах эх орныхоо тэр сайхан үзсэн харсан одоо бүх юмараа үзэсгэлэн гаргаж ингэж байх ийм зорилготой явсан юм байна. Тэгээ бид нэр яг хуу би тэр багт орж 10 хэдэн хүүхднийг багш ахлаад ар хангаан одоо энэ хооргол тэгэл тэр хангаа сумын юмуд юуны өвөр хангаан тэр нөгөө хүрхрээ энэ тэргээ сайхан утгуудаар явсан л да. Тэгээд тэгж явахтаа бол хүүхэд болгон хоног биологч, геологч, түүхч гэдэг юм уу одоо мэрэгжил одоо хадисмшээд ухаан явж байгаа мэгтэй тэрнийхэн дагуу тэр өөрөөсөө оногдсон тэр олдвор янз янзын юмнуудыг цуглуулна. За би тэгэхэд бол бас нэг тийм геологчийн цүнхгүүр алах байраад геологч гэдэг мэрэгчлэр зам болж явж байхгүй дээ. Тэгэл тэрнээс үүдэл би одоо ерөөс энэ геологийг сайхан мэрэгжил байна. Одоо геологч мэрэгчлэрээ би одоо нийтдээ нэг 40 гаруй жил ажиллачлаа. За энэний хажуугаар би энэ лаборатори дээрээ мөн 74 онд одоо миний энэ ажиллаж байгаа технологи шинжилгээний тасаг гэх тэр үед энэ лабораторийг анх 74 онд ашиглалтанд орох үед шинээр тийм одоо тасаг нээгдсэн. Тэрний одоо тулгын чулуу тавилчиж өрхийний осрын татаж галдлын одоо бадраасан 3 хүн байдгийг одоо 2 маань бас л тэнгэр талчихсан. Ингээд би одоо ингээд энэ байранд нэнгээс сууж байна. Машлаагүй багш та сумын наадам алга дэлхийд төрсөн минь учиртай ханда хүн ээж зэрэг 90 гаруй дууны аялгуу зохиосон хөгжмийн зохиолч билээ. Сонирхолтой тэрээр ихэнх дууныхаа аялгууг зүүдэндээ олж бичиж тэмдэглэдэг байж. Нэр жаруу найрагч Бэгзийн явуу хулангийн хүсэл шүлгэнд аялгуу хийж гэргийдэн зориулсан нь түүний дуулах дуртай дуунуудынх нь нэг нь болжээ. Зэлмэгэ үтшин тэнгэр олох минчалада чин сэтгэлийн амрагаан би тэргэл сар болгоо
зар고 жойрон селлемеге утчин тэнгэр олох минь чадара ялара. Ийхүү далд өгсөн өвгөн геологч ажиллаж хийсээр дуугаач дуулсаар. Хос мэргэжлэр бүтээж төрөвсөн энгүй игч эгэл даруухны эмэрхэм хонгор багын дурсамж эцэг эхийнхээ мандан хайрыг хоймрын авдагтаа хадгалсаар юм. Дорнын ард түмэн бид бэлэгдлээр сэтгэж, бэлэгдлэр амьдардаг ард түмэн. Бид ч нэвтрүүлгийнхээ анхны дугаарыг сэвлэгээр эхлүүлсэндээ бэлгшээж байна. Харин манай нэвтрүүлгийн дараагийн зочин таач байж болох юм. Таны хувьд үнд сэнтэй, утга учиртай тэр нандин зүйл ганцхан таны хоймрын авдарт хадгалагдах бус монголчуудын оюун санаанд хадгалагдахын ерөөлийг байна.